Тэгэхээр кино маань нэгэн тусганд зүгтээ амьдардаг төрсөн ах дүүс болох Педро болон Жими гэх хоёр залуугийн танилцуулгаар эхлэх ба шөнө эдний тусганы ойролцоо буун дуугарч ах дүү хоёр хулгайн анчид байж магадгүй маргааш очиж шалгах хэмээн ярилцаад маргааш нь буун дуу гарсан газар ирж ойгоор явж байгаад үгсэн хүний тал биетэй тааралддаг. Тэгээд цогцыг нь хинийх гэдгийг мэдхийн тулд эд тогшлуудыг нь өнгөчөж байгаад нутгийнхаа Мария хэмээх нэртэй хоёр хүүтэй ажилгүй эмэгтэй иргэний үнэлэхнийх нь канадцсан хуйлбар үгсэн хүний өдрийн тэмдэглэлийн завсар байхыг хараад шууд Мариягийн очие гэж ярилцаад Марияг их нутгийнхаа ядарсан эмэгтэй гэрт ирээд дүү Жимин Мариягаас та өнгөрсөн шөнө буун дуу гарахыг сонссон уу гэж суудаг. Тэгсэн чинь Мария буун дуу гарахыг сонссон юу болоо гэж ах дүү хоёроос асуудал ах дүү хоёр үл мэдэгдэх хүний цогцтой таарсан болохоо хэлээд тогчлууд дундаас нь өөрийнх нь иргэний үнэлэхний хуулбарыг олсон болохоо хэлдэг. Тэгтэл Мария нэг тийм мэрэгжлийн алуурчнч гэх юм уу мэрэгшсэн санваартнч гэх юм уу ямар тааж өөрийнхөө том хүүг хин нэгнээр алуулах гэд хөлсөлжгсөн байсан болж таардаг. Тэгээд Мариягийн дэрж хүүг нь алж өгөхтэй байсан хүн нь өнгөрсөн шөнө үхээд тал бие нь урс сургуу алга болчихсон байх ба ах дүү хоёр энэ мэдээг сонсоод бүр цэл гайхаж хүүхдээ хүнээр алуулах гэж дуудсан гинэ гэд үнэндээ л гайхшралтай асуудал Мария том хүүгээ яг ямархуу байдалтай байгаа болохыг нь ах дүү хоёрт харуулдаг. Мариягийн том хүүгийн нэрийг Уриэл гэдэг ба тэрээр чөтгөрт эзэмдүүлээд биеийнхэн жин итгэхийн аргагүй нэмэгдэж амьдараа дотроосоо ялзарч муудаад идээ бариндээ баригдчихсан байдалтай байх ба Педрогоос намааг алаад өгөөч гэж гуйтал ах トゥ хоёр татгалзаж гэрээс нь гараад цагдаагийн газарт ирээд цагдаа нарт болж өнгөрсөн бүхнийг хэлж өгдөг. Тэгтэл цагдаа нар чөтгөрт эзэмдүүлсэн хүн чинь цагдаа нарын хариуцаж ажилдаг хэрэг огтоосоо биш. Та нар өөрсдөө мэдээд наа хэргийнхэн учрыг олцгоо гэж хэлээд хилцээсээ хөөж гаргасны дараа ах トゥ хоёр нутгийнхаа Руйз гэдэг нэг малчин дээр ирж хүний биений талцогцоос Мариягийн чөтгөрт эзэмдүүлсэн хүү болон цагдаагийн газраас хөөгцөн талаараа нэг нэгэнгүү дэлгэрэнгүй ярьж өгдөг. Харин Руйз ах トゥ хоёрын яриаг сонсож дууссныхаа дараа би угаасаа л манай нутаг чөтгөр байгаа гэдгийг хэдэн сарын өмнөөс л мэдэрч эхэлсэн. Яг нэг сарын өмнө миний 4-4 анч нохоо орс сургуу алга болчихсон гэж боддоо. Би бас бус муу ярийн зүйлстэй хідэн удаа учирсан. Энэ бүхний шалтгаан нь Мариягийн том хүү байсан биз дээ. Тэрнийг өнөөдөр би зөвл тусгах болно гэж хэлээд шүн гартаа буу бариад Мариягийн гэрт ирээд том хүүг нь хороож чөтгөрийг устгах гэтэл Мария Руйзиг чи түүнийг буудаж хороож болохгүй. Үүнийг зөвхөн мэрэгжлийн хүн л хийх ёстой. Хэрвээ чи чөтгөрт эзэмдүүлсэн хүн юм уу амтанг хороох юм бол өөрөө чөтгөрт эзэмдүүлэх болно гэж хэлээд Руйзиг болиулаад гэрээсээ явуулдаг. Харин Руйз эдний гэрээс гарсныхаа дараа Педро болон Жими хоёртой уулзаад хөөе Манусын хин ч Урелийг алж болохгүй юм байна. Хэрвээ тэрнийг алах юм бол зөрүүлээд чөтгөрт эзэмдүүлээд бүр тэрнээсээ ийсэн юм болох юм байна штэ. Гэхдээ Урел угаасаа үхтгээрээ л үхэн. Аль хэдийнэ ялцраад муутчихсан байна лээ. Тэр мөг харин тосгондоо үхүүлээд яах юм? Эндээс хол аваачаа хайчи. Тэгээ тэнцэнэ илжирч үхэн биз гэж хэлээд ах トゥ хоёрыг маргааш нь дагуулад Мариягийн дэрж Урелийг орноос нь цагаан хэрэгсэлтэй нүргэж аваад гэрээс нь гарч машиныхаа дэвшинд очиад хээр хаяхаар хөдөлцөхөдөг. Тэгээд олон сар гэрээсээ гараагүй бас дээрээс нь ялцарчихсан байсан Уриэлийн үнэр танар манайхны хувцс болон биеинд нь шингэж Руйз ах トゥ хоёрт усанд ороод бүх хувцснуудаа шатаагаараа гэж хэлчээд давхиж явтал машиных нь урдуур нэг дугуйтай хүүхэд гарч ирээд бараг л аваар гаргахаа шахтагч азар хинч бэртэж гэмтэлгүй цааш явсаар Уриэлийг хаях газраа ирээд твшээ нээгээд хартал Уриэл байхгүй болчихсон байдаг. Тэгээ бүгдээрээ мэлцэл гайхцаагаад түрүүний хүүхэд зам дээр гарч ирээд машин дайвалцах үед унтсан байх таа гэж ярилцаад буцаад тосгон руугаа хөдөлцөх ба хамгийн хачирхалтай нь Урелтэй таардаггүй. Харин Руйзиг гэртээ ирсний дараа жирэмсэн ихнэр нь орилж чарлаад манай нэг ямаа чөтгөрт эзэмдүүлсэн байна гэд ямаа руугаа заах ба энд нэг иймэрхүү үйл явдал болдог. Ингээд шөнө нь Мариягийн баг хүү ах トゥ хоёр дээр ирээд Руйз болон эхнэрийнх нь амиа алдсан талаарх эмгэнэлт үйл явдлыг хэлэх ба ах トゥ хоёр чөтгөр сул чөлөөтэй болчихсон юм байна. Энэ тосгоноос хурдан зүгтээ гэж ярилцаад маргааш нь Педро салсан эхнэр хүүхдүүдэд дагуулan тосгоноосоо явахаар гэрт нь ирдэг. Педро хоёр хүүтэй салсан эхнэр нь өөр хүнтэй суугаад дахиад нэг охин хүүхд төрүүлчихсэн байх ба Педро эксийн гэрлөө дайрч орж ирээд нөхрөөс нь надад хувцас аваад ир. Би юу болоод байгааг нь чамд удахгүй тайлбарлаж өгөн заа юу гэж хэлээд өмнө нь Уриэлийг зөөх үедээ өмсөж явсан хувцснуудаа шатаахаар тайлтал эдний гэрийн тижээвэр нохоо нэрээд чөтгөрийн үнэр шингэсэн Педрогийн хувцсыг үнэрлэж эхэлдэг. Santino no va a ir a ningún lado. ¡Santino!
Anda a despertar a tu hermano y decirle que nos vamos ya. ¡Ir a ningún lado! ¡Mierda, te tengo que... Santi, oíme. Hijito, soy papá. Tranquilo. Tranquilo. Hijito. Está bien, Vicky. Está bien, mi amor. Mírame. Perdón, ¿dónde está Leo? Lo pinté, Leo. Ya del auto, mamá. Саяны болж өнгөрсөн үйл явдлуудын дараа ах トゥ хоёр ээжигээ болон ахынхаа хоёр хүүг дагуулад тосгоноосоо гарч явтал гинэтхэн ээж рүү нь Петрогийн экс эхнэр нь залгах ба Петро ээжийнхээ утсыг шүүрч аваад чихэндээ надал салсан экс эхнэр нь чи миний хүүхдүүдийг аваад хайжгаж байгаа. Би чааг олноо. Заа ёо. Би хүүхдүүдээ өөрөө аавна гэж хэлтэл Петро. Би чиний үххийг дөнгөс саяхан харсан штэ гэж хэлээд уцаа салгаад газар савтал. Дүүн нэр жахыгаа тавьшруулад өөрийнхөө өмнө нь уулзаж учирч чаг хийдэг байсан нэгэн ихчмэд бүсгүнхийн гэрт дагуулan ирдэг. Ерөнхийдөө сайн ихчийнхээ гэрт дагуулж ирдэг гэсэн үг. Харин сайн ихчийнх нь нэрийг нь Мирта гэдэг. Манайхан Миртагаас мөнгө зээлэх гээд гэрт нэрсэн байх ба. Миртад мөнгө уг нь бол байгаа гэхдээ яг өнөөдөртөө бэлэн мөнгөгүй маргааш бэлэн мөнгөтэй болно гээд манайхны гэртээ нэг хонуулахаар болж ер нь яг юу болоод байгаа тосгоноосоо яагаад явахаар болсон гих мэтчлэн болж өнгөрсөн бүх зүйлсийг нэг нэгэнгүй яриулж аваад өөртөө ч муу ялгаагүй олон жилийн өмнө манайхан тохиолдсон шиг аимшигтай зүйл тохиолдож нөхрөө алдаж бэлэвсэн болсон болохоо хэлдэг. Ингээд шүн манайхныг унтаж байтал Петрогийн экс хүүхдүүдээ авахаар Миртагийн гэрт ирээд баг хүүгээ тэврэн авч Жими Петрог машиндаа унтаж байхад нь хөөе босороо экс ч ирчихсэн байна түрглээрээ гэж хэлээд байшин руу дагуулan ортол экс нь хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсэрчигдэг. Тэгээд ах トゥ хоёр араас нь гарч иртэл экс нь хүүхдтэйгээ орс сургуу алга болчихсон байх ба манайхан сандралдаж хин хаашаа явж хүүхдийг хайх уу хин хинтэй хамт хаашаа явж энэ бүхний учрыг олох уу хэмээн зөвлөлдөж Жими энэ хаваараа Петрогийн баг хүүг хайхаар болж Мирта Петро хоёр анх чөтгөрд эзэмдүүлээд амьдараа ялцарчихсан байсан. Уриэлийн цогцыг хайж олоод Мирта нэг зан үйл хийж чөтгөрийг дарахаар болж хөгшин настай ээж нь Петрогийн саажилттай хөгжлийн бэрхшээлд том хүүг нь харж үлдэхээр болдог. Нэрэ Петрогийн анхны хүн саа өвчтэй юм ярьж чаддаггүй бас хөдөлж чаддаггүй. Тэгээ Петро том үгийнхээ өвчнөөс болоод эхнэрээсээ өмнө салж исэн юм байна л дээ. За тэр жаах уу. Тэгээд бүгдээрээ тал тийшээгээ салцгааж Жими Петрогийн экс нь хүүхдээ алчихсан. Толгойг нь цуулаад идээд алхаж байхтаа таарад аргагүй ирэхэнд араас нь мөргөж хорох ба. Эмээтэйгээ хамт үлдсэн саа өвчтэй юм ярьж чаддаггүй хөдөлж чаддаггүй Петрогийн том хүн зүг зүгээр алхаад эмээ би өлсөд надад хууртхан шиг хоол хийж өг. Битгий намайг өлсгөөрэй хэмээн нэхэх ба. Үүнтэй зэрэгцэн чөтгөрт эзэмдүүлсэн Уриэлийн цогцыг хайж усан манай хоёр. Нэгэн сургуулийн директор өнгөрч явтал Мирта чөтгөрийн сургууль дотор байх шиг байна. Хоёулаа энэ сургууль руу орж үзье гэж хэлээд Петрог дагуулan сургууль руу орж иртэл хэдэн сурагчид шөнийн цагаар сургууль дотроо суцгааж байдаг. Тэгээд манай хоёр хүүхдүүдийг байцааж байгаад Уриэлийн цогцыг шаланд ороо нуусан болохыг нь олж мэдээд Петро шалыг хуултал дан ганцхан Уриэлийн цогцоос бус энэ сургууль дээр цугларсан хүүхдүүд өөрсдийнхөө эцэг эхүүдээ хороогоод Уриэлийн цогцтой хамт сургуулийнхаа шаландор нууцсан байдаг. Шалтгаан нь чөтгөрийг боддоор амьлуулах гэсэн нэг тийм хар шидийн зан үйл байсан байх ба. Нөгөө Уриэл нь одоо хүртэл өхөөгүй амьд байж таарад Петро Уриэлийг шаланд ороос татаж гаргах гээд дийлэлгүй бүр сүүл рүүгээ биеийг нь тастаж байгаад гаргахаар болоод сүг авахаар нэг өрөө рүү яваад ортол хүүхдүүд хаалгыг нь гаднаас нь төвжиж байгаад Миртаг нүдэн дээр нь алчихдаг. Ингээд Петро арайх гэж хаалгаа онгоолгоод гарч иртэл чөтгөрт эзэмдүүлсэн Уриэлийн биеийн задарч дотроос нь жинхэнэ чөтгөр төрөөд хүүхдүүдийг дагуулan гарч энэ удаадаа ямар ч санваартан ид шидтэн байгаагүй тул чөтгөр ялж дэлхий дээр анх удаа хөл тавих ба. Петро ямар нэгэн зүйл хийгээд үнэндээ л хийж чадах зүйл байгаагүй тул Миртагийн гэрлөө буцаж очиод ээжигээ хайтал том хүн өнгөрсөн шүн эмээ би өлсөд нь хоол хий гэж хэлснийхээ дараа эмээгээ бариад идчихсэн байдаг.
Энэхүү онцгүй сцений дараа кино маань Педро болон Жими хоёрын гашуудлаар төгсдөг ба надад заавал үзэх ёстой 10 аим шиг киноны дунд орохооргүй кино шиг л санагдсан. Яг уу тэр нохотой син бол үнэхээр таалагдсан. Тэрнээс биш бусдаар бол жоохон тиймэрхүү кино байлаа гэж. Зайн хүрээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй.